Ивент төгч Монгол Улсын ууган үйлдвэр Сүү хувьцаат компани. Ивент төгч аз жаргалын амт Icemark. Dream телевиз үзүүлж байна. Шинэ оны мэд guys. Чиний үзсэн үү? Энэ удаагийн дугаараар хэдүүлээ Mobile Legends-ийн нэгэн ээж дугаараар уулзцааж байна. За энэ Mobile Legends-ийн дугаарт хэдүүлээ YouTuber Mekli болон CGA TV-нэр BB-ийнхаа баатрыг сонгож өгөж одоо ингээд оролцох хүүхдүүд хоёр зочныг маань бүр улаацалтаад одоо өмчилж аваад маш гоё юм хөгжилтэй дугаар болж өнгөрсөн бүх хүмүүс санаж байгаа ба. Тэгэхээр өнөөдрийн сонгогдсон стримерүүд маань хэн байх бол guys маш сонирхолтой байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байж мэдээж аваараа. За юуны хэдүүд өнөөдрийнхөө урагдсан зочид болон одоо хэдүүлэнгийнхэн спешиал хүүхдүүд хэн байх юм бол тэр хүүхдүүдтэйгээ эхлээд танилццгаая. Сайн мэцгэнөө намайг Батулдын биелэгт гэдэг. Би одоо 11 настай 5 дугаар сургуульд суралцдаг. Намайг Бацуурын Бурбаг гэдэг. Би Эрдэнэс ирсэн энд стримүүдтэй уулзах гэж ирсэн. Цоогод хэн билүү гэдэг. Би одоо 14 настай. Одоо ер нь бол ML stand off CS тоглож байгаа даа. Намайг Отгон тэнгэрийн өвгтэй тэргэл гэдэг. 12 настай. Намайг Нүг соёлын өвгтэй Буянсгэр гэдэг. Би 69 дэх сургуулийн 7-р В ангид сурчаа. Та нар ямар хоолоор тоглоцоод юм? Ер нь хвшлэн ROM, Jungle, Midcore, XP, Gold тэгээд mid roller тоглодог. бүгд. XP Gold, Tank. Би болохоор ROM тоглодог. Одоо ингээд хэдүүлээ 8 л авна. Тэгээд 2 стример орж ийн гэж бодож байна. Нэг орно гэж бодож. Хоёр хаа. Бөөндөө 4-4 үзэх бол яах вэ? Зүгээр Үзэл гарна. үзэндээ. Өсөлдөх юм болоо тэгээд эсвэл бүр бүгдээрээ нэг баг болоод нэг стримийн дор бас нэг баг болоод үзэж магадгүй л тий. Би бүх юм цааш сургуулийнхаа бүх урлаг спортын юмд оролцсон. Тэгээд ер нь илүү дутуу бүх юмд л оролцоод одоо хичээ бас суралцсан шүү дээ. Би энэ чинь entertainment хүн болох гэж ирсэн. Залгуусаа карьер бүтээнэ гэж бодож орж ирсэн. Ядч нэг жоохон алдартай хүн болъё. Сурлага явахгүй ээж магадгүй. Би болохоор ингээ 2 стример орж ирээд хэдүүлэнгийн 4-4-өөр нь хувааж аваад тэнгүүтээ хоорондоо үзэлцэн гэж бодож байна. 2 стример орж ирээд 5-5 үзэл байх. Тийм, ер нь 5-5 үзүүлээрээ дээр юм шиг. Бүхрээлүүд нь бүрдээ тий. Clash game шоу нэвтрүүлэгт өөрийнхөө Mobile Legends-ийг хэр сайн тоглодгоо мэдэх гэж ирсэн дээ. Энэ буюу энэрл түүний 1 versus 1 сонирхолтой челленжууд, реакшн болон влог гэх мэт entertainment чиглэлийн контентууд нь өөдөө ахгүй залуусын амьдралд real мэдрэмж төрүүлдгээрээ олон үзэгчдийн сонирхлыг татдаг үлээ. YouTube дээр 58,000 гаруй дагагчтай. За юу яцхан да. За тийм да. Та суух уу? Ноо за баярлаа. За нэг ийшээ тавьчих. Та нар сүүсэн юм аа. За Эмил юу нэхэр одоо тоглож байгаа. Эмил дандаа тоглох хэрэгтэй. 6 жил өмнө тоглож эхэлсэн. Анх XP lane-ээр тоглож эхэлж ирсэн. Одоо бол ROM-аар тоглодог. Mobile Legends би 6 жил тоглож байгаа. Ийм л хамгийн сонирхолтой гэд найзуудтайгаа тоглож болдог. Ба ингээд найзуудтайгаа ингээд нэгэлж болдог. Лейн идэртэй гэдэг нь надад таалагддаг. 6 жил тоглосон гэхээр хиттэй гэсэн үг. Юу би одоо 10 гэхдээ 5-аас зогссон. Та ер нь ингээд анх яг яаж email тоглож эхэлж байсан юм? Эмил яг би зүгээр шууд найзуудтайгаа хамт нөгөө нэг тоглоомор санагдал. Тэгээд яг хамтарч тоглолдог нэг тоглоомнууд хайж байгаа л Эмил гэх нэг тоглоом гарч. Би ч бүр 15-6 оноос тоглолцсон баха. Email-ийг би яг түрүү жилийн яг үдид тоглож исэн. Би шинэ утастай болоод шинэ утсан дээр ямар тоглоом татхаа мэдэхгүй. Тэгээ бодож исэн чи манай найзууд болохоор за чи энэ mobile гэдэг тоглоомыг татчихаа. Чи яг бус тоглоомн дээр сайн байдаг чи энэ дээр ч гэсэн сайн байх байхаа гэл. Тэгэл би татсан. Тэгэл амар гоё санагцсан. Энэ бүх юмны юм тодорхой зэгцтэй бус тоглоомнуудыг бодвол арай нэг өөрийнхөө байж болохоор юм шиг санагдсан. Таны юм явуулдаг нэг эсрэг нэг fighter гэх тиймэрхүү юмнууд амар гоё надад таалагддаг шүү дээ. Тийм. Нэг эсрэг нэг угаасаа ер нь сонирхолтой тий. Яг өөрсдийнхөө гоё юм тий. Цэвэр скиллэр. Тийм цэвэр скиллэр Яг анх хизээ
Яагаад стример болъё гэж бодож ирсэн? Нөгөө савтаач бит хоёр ч үеэлүүд штэ. Тийм. Тэгээ нөгөө цаа чи намайг нэг ирсэн чи ер нь стример болооч гэ би тэгэл нэг бодож байгаа л за ер нь хийгээд үзтээ юм уу гэж байгаа. Тэгэл нэг хийгээд үзсэн тэгж байгаа л гинт ер нь болсон шүү дээ. Яг бодож гэж боддог л. Нийгмийн тоглогчдоос ер нь дэмждэг тоглогч байгаа юу? BBX нь. Тийм. BBX бит хоёр бас BBX намайг бас Immortal оруулж өгнө гэд ярьсан л байгаа. Та одоо ямар цалтай байгаа юм бол? Одоо ч би яг Honor дээр байгаа шүү дээ. 30 эд стар дээр нэг тоглохгүй байгаа нэг өөр тоглоо болцсон болохоор. Тэгтээ гайгүй шүү ер нь. Би өчигдөр нэг хөвсгөлийн тэмцээнд ороод 3 дугаар байранд орсон. Хөвсгөлийн тэмцээнд. Mobile Legends-ийн хүүхдүүд хүрнөлөө болол ер нь бол илүү сэтгэн бодох болон бас илүү reaction буюу яг ингээд хурдан хугацаанд шийдвэр гаргах тиймэрхүү шийдвэрийн юмнуудыг ер нь бол илүү сайжруулдаг болов гэж боддог юм да. Тэгээ одоо ер нь ялцч e-sport гэдэг угаасаа ингээд хүлээ зөвшөөрөгдөж гараад ирсэн. E-sport-ын нэг төрөл бол мэдээж Mobile Legends болохоор нэлээд олон зүйлийг хөгжүүлж байгаа хаа. Харин нэг одоо ингээд яаж тоглох юм бол бид дэдээс хувааж авах юм болов? Тоглоход ер нь одоо амар олон байгаа юм шүү дээ. Нэм. Яаж 8 л аваад би нэг 4-ийг нь аваад тэгээд 3-ыг нь аваад шалгаад 4 эсрэг 5. Тэнтэй ингээд 4 хөлт болцоор ч нөгөө уурна. Нөгөө нэрэл тийм. Барахгүй болчих. Аха. Яг би бол 4 хүүхэд сонгож аваад тэгээд үлдсэнийг нь одоо яад юм лээ. Та савта цагийг дуусчихсан. Дууцсан бохгүй би дууцсан. Тэгээд цаачаа тэгээд яалтч шалтгаантайгаа юм бэл гэдэг болохгүй л ирэхгүй л байгаа. Одоо нэг хүүхдүүд ч бас ер нь бол нэлээд ухаантай гэх юм уу эсвэл ер нь илүү овсгоотой болсон болохоор надаас илүү баг би өдөр тхуу эсвэл энэ хүүхдүүд өдөр тхуу гэдэг тиймэрхүү бодолтой байна. За энд ерөнхийдөө одоо нэр нь ингээд суулж байна. Би эндээс яг 4 нэр сонгож байгаа. За бүгдээр нэрийг бичсэн байгаа сте тий. Энд чинь султан ботон нэр байхгүй сте. За тэгвэл энэ чинь цагаан сонгоод гараад ирэхэд яг сонгох нь шүү дээ. За би энийг сонгоод шууд 4-ийг дараалал сонгоч тий. За энэ хоёр захыг сонгож ингээд 4-ийг сонгож. За Пүрэв бат гинэ. Юу? Пүрэв бат юм Аа байна. ээнийх ингээд баг сонгоно гэсэн хамгийн их нь гарч ирсэн. Тэгэхэд би баяртай байсан. Эйс гинэ. Би. За Nexorin гэж юм уу? Таньдаг хүн байхгүй, яг хамтарч чадахгүй байх болов уу гэж жоохон сандарч. За хамгийн сүүлийнх юм байна. Юм бэ. Kenshin. За яг захихыг суглаад яг захыг гаргаж байна. За тэгвэл одоо ингэ согсон яг шалгарсан хэдийг хэдүүлээ ийшээ гараа жоохон бэлтгэлээ бодоо жоохон багийн тагт мата ярих уу. За тэг үлдсэн хэд манайхаа юу ч гэсэн итгэл найдвар тэгээд сайхан маруулж энэ энэ сингэлсэн хамттай энэ гоё маруулж зарж сүгөө угаад тэгээд байцгааж байгаараа. Одоо яараа бардаг болов гэж бодчих. Энэ ах тэгээд нэр суугалж хахад би ер нь би таарчаасаа л гэж бодож байсан. Ахиж экстример орж ирнэ гэсэн найдлага таяхгүй шууд ингээл ялахын төлөө хичээнэ гээл ролуудаа тохирч гэлсэн шүү дээ. Ингээ заяа. Ghost руугаа жахан зэрэг өстө авчингуудаа Ghost руу очие. Байн байгаа гэнгли гэж юу Ghost руугаа. Тийм, манай гэнгли. Тэгээд тэрийг Ghost хөгжиж яа тэгээд гайг авчи. Тэгэхээр чинь амар тулдаг өөрийгөө хийлдэг эксплорер болсон юм шүү дээ. Тэгээд гайг тамууд ч юм аа рүүс ч юм. Хожигдсан ч тэгээд гал цогтой ирч хүчтэй бадрангуй хожигдээ заяа. Тэгээ Тэгэл бүгчрээ дайчлал яг бид нар тавуулаа бид нар дөрвөлөө хэлээ гэж яа. Ингээд бид дөрөв ярилцаж үзсэн. Тэгээд ер нь бид дөрөв хож магадгүй ер нь л жоохон хэцүү л байна та. Тэр энэс энэ хийв юм лээ. Тэр хоёрыг л дарлаа. Тийм. Тэр хоёрыг авчихсан. Бас гурнаас гайгүй. энэ ер нь бол Киев Москва мяа гурал аавна. Аль ч биднийг тоглодог хүртээсэн шүү дээ. Тэгээд тэгрэл манд тэгрэл тоглодог гэсэн. Энэ ах өрөөдөр бол одоо тэгээд коучлигээ түрүүдөр бол авахгүй сэтгэлээ Авахгүй шүү дээ. Авахгүй. Зур бардам зангаад байгаа л авахгүй шүү дээ. Юм бэ? Сайн байцгаана уу? Намайг танихгүй нэ? Мэдгүй. Намайг Сайрус гэдэг. Өнөөдөр таатай хамт тоглоно. Нууцлаг ютубер Сайрос. YouTube ертөнцид өөрийн гэсэн өрөмөс өнгө төрхийг бий болгож виртуал дүр ашиглан нууцлаг имиж бүрдүүлдэг стример. Түүний энэ онцлог нь үзэгчдийн сонирхлыг татаж бусдаас ялгарах гол давуу тал нэлээ. Сайрос нь Mobile Legends-ийн тоглоомоор төрөл бүрийн сонирхолтой шинэлэг challenge контентыг хүргэдэг. Та өөрсдөө хожигдно гэж бодож ирсэн үү? Үгүй л дээ. Яг л гэсэн зорилготой. За тэгвэл тэдэд чигтээ яцгаая.
Аав нь ер нь стримээ дандаа нэг виртуал дүгээр хийдэг шүү дээ. Тийм. Энэ удаа тэгээ багтаага. Тэгээ та surprise байхад хүчирсэн юм аа. Тэнийг ингээ бичлэн ирсэн үнэхээр их баярлж байна. Манай баг угаасаа ингээ жоохон ялагдах магадaltaйсэн. Тэнийг ирсэн чинь зүгээр шууд ялна гэдэг бодлоор дүүрслээ. Баярлаа. За зүгээр дээ. Яавс идэт өнөөдөр хажицгаа. Яг нь нэг бодлын surprise байна гэж нөгөө би бодсон байсан болохоо би бодос хайгуу. Яг нөгөө хүүхдүүдийнхээ нэг шокийг харсан болохоор жоохон би бас өөрөө бас жоохон шокнд орсон. Айгуу гоёсан. Айгуу гоё шинэ мэдрэмж эс. За одоо хэдүүлээ төлөвлөгөө гаргаад төлөвлөгөө боловсруулъя заяа. Тэгээ хин XP явах уу, Gold явах уу гэдгийг шийдээд айлын багийг бодож авах төлөвлөгөө боловсруул. За бид түр өрөөндөө ороод бэлтгэлээ гээд яг хин тэр тавыг яаж чодсондоо гэж одоо байжсэн чинь ингээд гаднаас нэг танихгүй орж ирээд тэгээд гайхаа байжсэн чинь Cyrus гээд тэгээд бид хэд бүр ингээд шокнд ороод. Кальц, Д витаминаар баялаг супер суу, супер өсөлт. За одоо Cyrus-оор ахлуулсан Legends баг, энийгээр ахлуулсан Astro Boys багийн тоглолтыг инхүү эхэлж байна. Welcome to Mobile Legends. 5 seconds till the enemy reaches the battlefield. Smash them. Одоо яаж тоглох гэж байгааг мэдээлээ харъя. Ер нь jungle эмблемгүй ч гэсэн jungle наа гэж байгаа юм шиг байна да. Шинэ метр ерөнхийдөө ирлээ хөвчлэн гол ханд болдог. Айлч одоо жоохон урагшаа давшлах. Ер нь ирлээ дээр угаасаа жоохон айлч илүү шүү зөө. За энэ Анжел нь байсан тулдаа ер нь бол амьдрчлаа сая бараг л first blood авах хичээлээ. За Анжел нь л ерөөсөө авахмаа хийлдээд тэргүүлдээд цусын дүүргсэн. Энэ бол айгүй баг цустай лен дотроо байгаа зэрэг авах чадалсан л гэж. Окей. Astro Boys багийн core орж ирээд англих гэж хэлсэн. За энэ ер нь бол харж байгаа юм байна. Орж ирээд kill хийчлээ тэр доор. Ер нь бол маш зөв гэнх орж ирсэн юм байна. Ер нь бол айлын Ромоос нь. За тэнд Ром нь ер нь бол зөрөөд унчлаа. Astro Boys багийн. Double kill хийж ийн. Wise Cyrus бараг triple орж ирсэн. Triple орж ирлээ. Mid game дээр ер нь бол маш том давуу талтай байгаад байдаг. Ороо. Бэрэ давж байгаа дөө. Нэг алгаа. Яста амар олдод орж ирсэн. Олдод орж ирсэн шүү. За. Зүгээр. Triple kill хийчлээ. За ер нь тоглолтын харьцаад 1.11 Ghost-ны зүрх бараг 40,000 даваад явж байна. Ирлээс маш том давуу тал хэлж байна. Да Legends багийнхан. Одоо шууд алаа. За энд ер нь бариад алчих маш өндөр боломжтой харагдаад байна. За энэ Cyrus-ыг алсан. Айлын core. Nice. Oh guys, come back. Ромтон цуг аллаа. Angel Account. Тэр нь бол сая гол дээр маш гоё орж ирээд яг блүүд дээр ер нь бол орж блүүг нь авах гэж хахт ер нь бол бөөнөр нийлж агаад маш өрн чухал килл хийж өглөө. Тийм ээ. Оо, таварлага чич. Таварлага. Оо, зүв. Гоё шүү. Доор. За ер нь тоорлогоо төрж орж байгаа алсан. За Жүүлийн барыг энд өгч байгаас харагдаж байна. Да, Wise сонгоч баг. За тийм энэ тэр оронд Angel-аг бас юм доор хөөж байгаа нь гэсэн байна. Kimi бас ундлаа. За аль нэг тал дээр ер нь бол тавар бол унахгүй байгаад байгаа. 5 минутад ер нь бол shield унтсан. Одоо ер нь аль нэг лендик хийл гарвал ер нь тавар ундах. За энэ алсан аль нэг голдыг жээлэд орсон баг. За гэхдээ зөвшөө орж ирээд ер нь бол мэдээс орж ирээд энийг ер нь гүйцээгээр унгасан. За ака ер нь бол ингэж төр тоорлогоо төрч аяг их олон хийх гэж байгаа. Алчлаа. Айл Ромыг алсан. За ер нь бол Astro Boys багт core jungle эмлэн байхгүй учраас
За ер нь эмлэн байхгүй учраас ер нь бол Vices боёо Legends багийн Core Cyrus маань ер нь бол маш амархан олон бафуудыг авч ер нь бол маш амархан хөгжөөд яваад байгаа. Левелийн зөрүүч гэсэн ер нь бол харж байгаа 10 level 6 level ер нь бол маш өндөр зөрүүтэй л байгаа. Astro Boys баг яда хамгийн өндөр level болж XP lane-ийн Trizla байна. За Kimi ер нь бариад байгаа за унагсан Kimi Astro Boys багийн ер нь бол mage. За энэ Ромиг хөх за Ромиг унагсан. Cyrus ус мэдээж хажууд нь байсан учраас шууд зөрүүлээд алж байгаа. Зака ямар мундаг юм бэ гэсэн хэдий ч ер нь хангалттай дэмэж байж Cyrus унгаж чадсангүй. Амар шүү. Ака явах шүү. Энэ ганцаар үлдсэн. За энийг ер нь бол clean томгож байна. За Trizla-гаас бусны нь бол бүгд унаад өрлөө. Trizla маань ирээд мэдээд эхлэх баха. За 6000 ер нь бараг 7000 голны зөрүүтэй 8000 өнгөрч хахад киллний зөрүү бүхэлдээ 15 киллний зөрүүтэй. Cyrus ер нь бол 10 тэр киллний 25 киллний ер нь 15 ер нь бол фикс явж байна. Маш сайн үзэлт ер нь харуулж байна л гэсэн. За одоо ер нь бол Legends багийнхан доогуура цөмлөө орё гэсэн төлөвлөгөөтэй байгаа харагдаж байна. За эндээс ер нь тоороо дефлек гэж үзэх нь үү? За ер нь тэр хоёр өгчөө гэж байгаа юм байна да Astro Boys багийнхан. Тэр гураасаа ер нь бол хамгаалъя гэж байна. За тэр оронд за төдийлнэ. Хил мэлээс гарсан хайлтрийг хэлцээд. За эндээс баг Cyrus барих нөө нэг. За зөрчлөө дөө. За тэр хооронд Akai тэнд хийдэг нөгөө мундаг болтой хийгээд ер нь бол айл XP альфаг унагсан. За энэ дэр маш гоё дорж ирсэн. За тэгтээ айгүй өндөр дэмэжтэй болчихжээ. Cyrus. Ордсон хүн ордсон маш гоё шүү. Яв гоё барь. Уг нь Trizla болтой хийгээд ер нь барьж өгөөд маш гоё даа ихсэн боловч ер нь голдны зөрөө хөгжлөний зөрөө ер нь маш их байгаа болох тэр яаж чадсан бэ? За доотлын тир 3 бол унсан. Ер нь. За гэхдээ Astro Boys багийнхан төрж байгаа. Одоо эндээс Legends багийнхан гарах уу өргөжлөж мэдээ авах уу? За ер нь өргөжлөөсөө мэдээ авнаа л гэж байгаа юм байна. За Akai яа уг нь бол маш мундаг комбо хийгээд байгаа. Гэвч Vices ер нь бол нэгээрээ гараа явна. Ойлгомжтой. Astro Boys багаас энэ уг нь бол 6000 голд хамгийн их голдтой байгаа боловч Legends багийнхан ер нь бол баг хамгийн бага голдтой 6000 голдтой байна. Маш их зөрүүтэй. За ерөөсөө маш амархан килл хийсэн. За Cyrus ер нь бол угаасаа дийлэх болсон баха. Угаасаа маш их килл асан 22-1 гэсэн үзүүлэлттэй явж байна. Голны үед ч гэсэн ер нь бол баг 2 нугалцсан яваад байгаа бүгдийг нь. За энэ ганцаараа үлдлээ Astro Boys багээс. За альфа төрөл онсон. Ер нь бол тоглолт ойлгомжтой бол. За Legends багийнх ийхүү хожиж байна. Хорго ер нь бол тоглосон Astro Boys нөгөө багаас Astro Boys багаас. Зүгээр. Одоо хэдүүлээ ретриг аваад сая жилээ навчи. яалтчгүй ретриг болтохоор тэдэртэй хожигдлаа. За Akai ер нь бол тэгтээ энэ бол маш мундаг тоглолоо. Astro Boys багаас. Өөртөө айгүй гоё хийгээд ер нь маш олон бантрийг ер нь товрлогоо тэр төрж оруулж хийж байгаа харагдчихсан. За гисэн идэж core байхгүй тэгээ ер нь бол Cyrus давмгасаар галхавчлаа да.
За өмнөх тоглолтыг бодвол Astro Boys багийнх миний дод Core-тэй. Core маань ер нь бас өөр ингэсэн jungle юм авсан харагдаж байна. За Fanny бол мэдээж Legends багийнхан Fanny-та бүлүүг нь авч өгөөд эхлүүлэх бах. Нөгөө талаас шууд Redis эхэлнэ л гэж байна да. Яг ер нь бол Fanny-тэй нөхцөл эхний jungle-үүдэр нь маш ойлгомжтой байдаг. Fanny бүлүүг аав нөгөө талаас шууд улаан авахгүй бол Fanny бүлүүг авчаад шууд Red руу орж ирээд учраас шууд ер нь Redis эхэлдэг. За энэ хооронд XP болон Gold дээр энэ Carry-гийн эсрэг Бруногоор энэ нь бол Versi дээр Бруно ер нь бол нэлийн хүчрэг баатрууд нэг. Ачцгаа. Нэг нэр ачаарай. Ачаарай. Оо гівчиг. Айл хэдийн Cyrus орж ирээд first blood унагчлаа. Ер нь бол яг түрүүний миний хэлдгээр улаан дээр нь улааны авсны гадараа дээдлийнхэн жижигхэн бафыг авчих хооронд нь ер нь бол ганглаад ороод ирээд хийл хийчихлээ. Гэхдээ өөрөө хүчгсэн учраас ер нь бол бүлүү бафгүй болсон харагдаж байна Fanny. За энд бүлүү бафн дээр бас нэлээд аим болох юм да. За ер нь бол Roger маань ямар ч бафгүй болсон харагдаж байна. Сая Fanny ер нь бол бафыг нь булаачлаа. За тэр оронд энэ Ромиг нь унгасан. За Fanny-тай ер нь нийлүүл ойлонг нь алчлаа. За Astro Boys ер нь багийнх энэ удаад арай жоохон даваа эхэлж байгаа л харагдаж байна. Хэдий Astro Boys багийн маань Core нэлээ их баф ер нь авч чадаагүй ч гэсэн киллер ер нь бол зөрүүлээд энэ хоёр килл хийж аваад гайгүй тэнцвэрлэлээ гэж харддаг. За гисэдэж за Roach маань ер нь л орж ирээд Cyrus-ийн Red buff-ийн булаачтай зөрүүлээд. Ой, найзтай бүр тэгэж орохгүй шүү. Арай тэгэж орохгүй дээ. Legends багаас шууд хүртэл авнаа гэж байна. Astro Boys бүр нь юу ч хийж чадсангүй. Хооронд байхгүй. Rom Major хараад л үлдлээ. Хөдөлж байх. Ой, хацаач. Тэнцээ авах үргэлжлүүлвэл ер нь бол Astro Boys багийнханд шигтэй харагдсан боловч. За тэр хооронд тэр дээр энэ ёо энэ зайлын өөрийнхөө хамтаж исэн Carry-г бол алсан. Gangster орж ирж исэн. За гүүшнийг хүртэл алчлаа. За гэсэд Cyrus тэнд байлаа. Ер нь бол энэ маш гоё тоглоо. Ер нь бол 2 kill хийгээд авсан. Нэг эсрэг 2 тоглоод. За тэндээс ер нь бол тийш Gold Gang Astro Boys-оос орж ирэх гэдэг шиг байна. За Gang орж ирсэн. Ер нь алхам бараг ойлгомжтой боллоо да. За энэ 5 kill-тэй ер нь бол энэ удаа тоглолтыг нь маш өөрөөр эхлүүлж байна. За тэр оронд Zogшин Beleric-тэй хамт очиод XP-г нь алаад өглөө. Томозыг. За дайраад бүшлэн. За энд ер нь Fanny яг бүлүү баф авч таарсан Beleric өстэй хийсэн. За гэсэдэж гарчихлаа. Zogшин барин. За стэс бол орхноо унаад өглөө Zogшин бариулаад. За тэр оронд Fanny доошоо ер нь бол нисч очиод Ölтэй комбого хийгээд аэротыг унгасан. Fanny өлтгөө. За ер нь бол дээр хүртэлтэй Legends багийнхан цуглаад хүртэл дээр ер нь бол дайнаа хийн л гэж байна. За дээшээ ер нь бол энэről шууд комбого гүйх хийсэн гэсэн ч алдчихлаа. За Fanny орж ирээд хүртлээ чамлсан айлын корыг шунаглаа. Тэр оронд энэ маань цогсоор байна. 3 эсрэг ганцаараа үлдсэн. За яах чарахгүй унлаа да. Legends багийнх ер нь саний дан дээр маш том даваа талыг ер нь гаргаж авч чадлаа. 4 баатрын алаад тавуулангийн алчлаа доор тамууз дайрат унгасан тавуулангийн унгасан. За унж байгаа мэт тэр оронд ер нь бол Carry маань хүчлээд байгаа. Санамжийн хэсэг guys. За
програмуудын хамгийн том нууц зэвсэг та нар юу гэж бодож байна guys? Энэ бол амралт, ус болон хөдөлгөөн. Хэрвээ би чинь ядрахгүй байвал оюун чинь одоо илүү хурц ажилдаг гэсэн үг. Одоо илүү сайн төвлөрч чадна гэсэн үг байхгүй юу guys? Тоглоомоо хайрладаг шиг өөрийнхөө биеийг ч гэсэн маш сайн хайрлаж явах хэрэгтэй. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч буюу Лала заяа одоо ингэ гүзээ элцгэн, жүүрж тэгээд энгийн гэсэн одоо 3 төрлийн бохны амттай сингэнсэн Лала заримгаа идгээ битгий мартаар гэж хэлмээр байна. За, бичлэгт орцгоё. Тэгээ блу баффигийн, фанигийн блу баффиг болгаалсан, бэлэрэг өлтөөрэ фаниг барьсан. Амуцыг барьсан хоёулынг нь унахчихлаа. За энэ нь бол бэлэрэг бас маш их ажлыг нугуулж өгөөл өөр онлоо да. Барьж өгöd. За энэ нь маш өндөр дэмэжтэй. Гүйчнэрээс 2-3 цохоод лав болгоо буцаа хариулж байна. Тэр оронд зөвшин тэнд баг кэрэг унгах шиг байна. Та унгасан. Тэгээд 7 минутанд энэ удаад хэдэн өмнөх туртлийн дан дээр Legends багийнхан давуу талаа авч чадсан ч гэсэн эргүүлээд Astro Boys багийнхан ер нь бол давмгаалаа бас л эргүүлээд авч чадлаа. Зүгээр зодод алээ. Өө, наач өгцөн зөө. Nice. Тэр байгаа та. За ер нь бол Эний маш өндөр дэмэжийг гаргаж чадчихээн. 7000 голтой. Legends багийнхнаас баг хамгийн өндөр голтой нь ерөөсөө 5000 голтой байдаг юм байна. Cyrus Фани маань 5000 гол. Зөвлөсөн Анаа тиймээс доошо голтой байдаг. За Astro Boys багийнхан түртлээ авсан. Дэшээ өгсөд гүүшин бол өлттэй гарсан. Энд баг за STS ер нь маргал унж таарах бахаа та. Энд уг нь бол маш их хийлдэж байна өөрийгөө. Сэдэж унлаа. Тав дотор Давид Жож ирээ халаад байгаа. Тамуу зунсан. За энэ нь бол Cyrus бас Billeric бариулаад унж байна. Legends багийнх нэг л цуглаж гоё дайн өгөхгүй л байгаа даа. Astro Boys багийнх нь бол айгуу гоё цуглаад гоё дайнд яваад энэ зөвшин кэрийг барай унагсан. Вэ тоглолтод яа гэдэг байна. За тамууц шууд өлтөд ороод ирсэн. CD чи энэ ер нь алхан зогсож байгаа. Тэр дэмэж үзүүлсэн, дайрал унагсан. Гүшний комбо орж ирсэн. За эцэст нэг юм энэ унлаа 13 4. За багийн гол дэмэж гол нь ер нь байх. Astro Boys багийн байкс гол. Тэр он зөвшин тэр доор фанигийн комбонд унж ийн. За Billeric Roger ер нь бол байкс нь. Одоо би бол амар зөгтөөлцөө зүгээр хэдэл орж ирээ. Манай танк гоё бацхад л тэгэл дуусаа. За ер нь бол сүүлийн бараг 2 минутын хугацаанд Astro Boys багийнхан маш их зүйлийг амжууллаа. Дүртэл авсан, маш олон түрэтийг унагсан. Одоо л нэг юм амьсгалах зай гарч ийн Legends багийнханд. Дээрээс нь Astro Boys багийнхаа ороод орж ирээ байлаад байгаа Billeric ултаад арчихсан гэвч хүн байрсангүй. За ер нь бол гараа явчлаа. STS-ийг бол ер нь бол бариад унагцсан байна. За ер нь бол шууд лортаа авсан. Cyrus ирж булааж амжихгүй юм байна. За Astro Boys багийнхан лорд авсан. Тэр оронд Томоцкаас очоод доотлын tier 2-ыг унагч байна. За ер нь бол Astro Boys багийнхан лордоо дагаад tier 3 руу орох гэж үзнэ. Legends багийнхан хамгаалах баха. За Billeric улсаад арсан. За ер нь бол бүгдээрээ 5 скил хийж гэж байна. Энэ маш хурдан унсан. Roger Astro Boys багийн core за гүйчнийг унагсан. Gissity ч ер нь бол өөрөөс нь босод багийнхан бүгдээр үхээд өглөө. За өөрөө хүртэл унсан. Cyrus маш сайн хамгаалалт хийлээ. Legends багийнхан.
Сая би таавар зодуулчлаа л да. Таавар зодуулчлаа. Сайрус ялангуяа ер нь сорч ирээд бүгдэн дээр нь зараг хамгийн имижийг нь үзүүлэх шиг харагдчихээн сая. За бүгдийг нь халаад хамгаалж чадсан ч гэсэн Legends багийнхан голны ер нь илүүтэй байсаар л байгаа тийм. За ихтэй Сайрус огт бүлүү бавхгүй хамгаалчихж байгаа. Бөөндөө л яваад байх хэрэгтэй. Бити нэгээрээ салж яваарай. Одоо бөөндөө явчих. За эндээс эстэй хамгийн түрүүнд унаад өглөө багийн Ром хилер маань Амар эстээс ер нь түрүүлээ баригдчихвол багийнхныгаа хилдэж өгч чадахгүй дайна ер нь бол алдах нь ер нь бол барыг тодорхой болчихдаг. За Сайрус орж ер нь бол бариулаа унсан. Тамуус хүртэл орж ир бариулаа унлаа. Дэлэрэгсээ ультаа дараад ер нь бол тамуузыг скиллүүдийн ер нь бол хийлсэн гоо ультаа дарж орж ирсэн ч гэсэн. За ер нь бол Legends багийнхнаас 4 хүн хүчсэн. Ер нь бол carry ганцаараа дэвлэж чадахгүй хаа. Зогч. За тийм байна. Энэгтэй хамт Astro Boys-ийн ер нь бол хожлаа комбек хийж чадаж, ер нь барыг хэлээрхч давж гарч хожиж чадлаа. Би дахиад буруу авах шүү. Сэнгэнсэн бохны амттай ирч хүчийг сэргээх Lava брэнд. За боо 3 сери маань ер нь бол шийдвэрлэх тоглолт эхлэх гэж байна. Бүгдээрээ л хамгийн сайн чаддаг баатраа авсан байгаа харагдаж байна да ер нь. Энэ Ghost дээр Iksha, Cyrus XP дээр Freya авсан байна. Дээр 2 нагаа шүү guys. Дээр 2 нагаа шүү. За Cyrus хамон зүгэл ер нь бараг зэрэгт нь ойрт болохгүй байна. Тэрнтэй ажиллан бас ер нь Gold дээр энийг бас ер нь бол сэргэрэн бас ойрт болохгүй харагдаад байна. Оо ёо ямар гоё хекс вэ. Унлаа тэр. За тэр хооронд First Split-ийг Cyrus авсан бол ч өөрөө унаад өгсөн. Энэ бол тоорлон давилж орж ирээд 5 цаг унагч байгаа. За тэр хооронд Astro Boys-ийн core ер нь бол 2 ангилаа. Одоо ер нь бол түүртэлний дай удахгүй гэсэн. Өөрчлөлтгүй болсон. Astro Boys-ийн core түүртэлний дай гэж хахад. Барацгаас мэдээ нийтий. За тэгэхээр ер нь бол угаасаа трейдэн дээр их илүү байгаад байгаа. Листлэг бодвол. За Cyrus ультаа дарсан 2 батман хоёулаа ультаа дараа зодтолтоод байгаа. Яадаг flame shot вэ? Би flame shot god юм байна уу? За Cyrus хүртэл дээдсэн төрөлт юм нь авчих юм байна. Тэр оронд Legends багийн маань мэдүүд хамт нийлээг үгээд ер нь бол хийх айгаад гүгээд байгаа. Тэглэрэг ультаа дарсан. За одоо энэ бол дээр ажил дууссан учраас гол руу орж ирнэ. Энэ ультаа дарсан. Freya тэр ер нь бол Angela-гийн ульт баян горж ирээд байгаа. Бэлэрэг ультаа алдчихлаа. За гисэд чи ер нь бол 4-2 учраас бас. Оо амар. Xena түрүүн голд бариулсан онцсон юм байна. За үргэлжлүүлээ Korn орж ирээд унаад өглөө Legends багийн маань. Хамгаална гэж бодсон болтой гэсэн идэж Astro Boys багийнхан дөрвөлөө маш өндөр дэмэж гаргаад доорхноо унагч байна. За энэ ультаа дарсан. Фликч ороод ультаараа Xena-г унагчлаа. За тэр оронд Leslie ер нь бол бэлэрэг гүйцээсэн. Freya тэнд тамуцыг унагсан. The Gold Kill ер нь бол маш тэнцүүхэн яваад байна.
Ер нь бол Astro Boys Legends зайлал багаас хоёр стример маань ер нь бол лейнээ ялаад гараад ирсэн тоглолт болж байна. Тэгсэдэж Legends багаас ер нь бол Cyrus tier 2 хүртэл бишэлц учраас ер нь бол Tower илүүтэй байгаад байгаа. Одоо доор ч гэсэн ер нь бол доогуур бүшлэх гэж үзэх юм байна. Тэр он лейнээ trade авч байна. Одоо доор бүшлээд байгаа. Тэр онд Astro Boys багийн төвтлээ авна гэж үзэх юм байна. Айлын корн байгаа. За маш олон. Ер нь доорхноо алчлаа 2 хүн баатрээс учраас. За айлын корн боллоо. За гэхдээ тэр хооронд Cyrus Gold Mage-тэйгээ нийлээд дахиад бүр tier 2-ыг нь унагчлаа. Тэр нь бол маш сайн бүшилж чинь Cyrus. За зөвлөлийг ер нь tier 2 навнаа л гэж байгаа юм байна Astro Boys-с. За Cyrus машин дотор нуугдаад байгаа. За хэрвээ энэ гурав эндээсээ гарахгүй бол баг ер нь бариулаад унахаа надад чинь. За энэ дээр Cyrus орч ирээ ерөөсө 3-4 хүн цоглоо маш хурдан унсан. За Cyrus орч ирээ дабл кил хийсэн. Энд 5 цодтолтоод байгаад байгаа. Маш өндөр дэмэж гаргаж байна. За зүгээр. Манай бити очоор зүгээр одоо бэкч. Дөрүжингийн корийнхоо зодтолцсон байт тэрээс орч ирээ 2-3 хүн цохоо бас унагчлаа. За Cyrus аргагүй юм байна да. Энэ бол гол ч гэсэн зөрүүн л гаргацсан. За маш гоё. Дайны хийлээ. Гоё шүү. Бэлэрикийн үлтэн дээр бараа цвэлтэй. Дээрээс нь хойноос нь энэ дөнгөж үхээ төрчихсэн энийг гарч ирээ үлтээ дараад ер нь 3 баатрыг унагчлаа. Cyrus за ер нь юм их боломж огт байсангүй станцаараа унагсан. За энэ ер нь бол за ихшээ ер нь бол ингэдэг баатар. За одоо энэ зэрэгээрээ шилдийн унгаана гэж байна уу? За тиймч том давуу бол биш. Cyrus ер нь бол маш хүчрэг байгаа. Гэхдээ түрүүн харсанчлан яг Astro Boys багаас тасралтгүй стандарт байвал Cyrus ер нь юу ч хийж чадахгүй. За Lord-ыг за Astro Boys багийг авсан. Өөрчлөлтөд дайндаад байгаа тэнд Бэлэрикийн үлтэн дээр 2 баатрийг бариад алсан. За Legends багийн гол Leslie хүртэл баригдаад унахаар гэж. Гэхдээ Cyrus орч ирээд танкийг нэхлээд унагсан. Одоо энээр өсрөө орвол ер нь яаж чадахгүй бах. За тийм байна. Хойноос нугасаа Vexana орж ирээд энийг бас стандарт өгчихсөн. Cyrus J2-аас айлын 4 баатар хойж байна. За гэхдээ ер нь бол төдөлн байрч авч байгаа гарахгүй л. За ежил үлтээ дараа гарсан. Тэр оронд Cyrus шийдсэн шиг үлтээ дараа орж ирсэн. Энэ фликертэй маш гоё хийлээ. Cyrus яг гарахын алд нь ер нь бол фликерээ дараад дараа кил Cyrus-ыг унагсан. За Vexana за X-ийг өөдөж яаж чадахгүй Belerik барьж өгöd байгаа ер нь бол Astro Boys багийн Belerik энэ бол маш сайн ажиллаж байна. Энэ маш сайн ажиллаж байна. Яг хийх ёстой комбогоо хийж өгöd ер нь бол дайнуудаа аваад байгаа. За ер нь ойлгомжтой болсон байна да. Ийхүү Astro Boys багийнхан боогоор ширэцт ялтыг байгуулж чадлаа. Эхний гейм дээр Jang Kim-Lim аваагүй маш амархан ялагдсан идэх чинь сүүлийн 2 гейм дээр маш сайн тоглож камбэкийг хийлээ. За энэ хүү Clash Game Show маань өнөөдрийн дугаарт Mobile Legends тоглоом дээр Eni болон Cyrus маань Legends Astro Boys гэсэн багийн нэр доор тоглоод Astro Boys багийнх маань ер нь эхний геймээ алдсан ч гэсэн 2-3 дахь геймээ ер нь бол ил давуу гэдгийг харуулж ялалт байгуулж чадлаа. Astro Boys 2, Legends 1 гэсэн ер нь харьцаатайгаар өнөөдрийн маань матч дуусч байна. Caster гიშгэ байлаа. Манай баг болохоор уул нь эхний тоглолтоо бол маш гоёар авсан. Дараагийн 2 үед тэгээд дайрч орсоор байгаа. Тэгэл хожигдчихсан та. За гоё тоглолоо. Сонирхолтой тоглоом боллоо. Тэгээд
Ерөнхийдөө болоод айгүй гоё өрсөлдөөнтэй 3 тоглолт гарлаа. Тэгээ яг 2-1-ээр манай баг хожлоо. Тэгээд стендтэй л шүү. Манайхан бас эхлээд эхний раунд авчаад жоохон сүүлийн раундууд дээр жоохон төлөвлөгөө жоохон бүтлгүүдчүүл гэж бодлоо. Тэрнээс бол бүгдээрээ л 3 гейм гуруулан дээр нь айгүй мундаг тоглолоо. Яг л нэг баг шиг. Нэг кланыхан шиг байлаа. Би өмнөөс ингээд нөгөө өөрийнхөө пенүүдтэйгээ бол яг уулзаж бол үзээгүй. Яг нөгөө мажуудтайгаа уулзаж үзсэн чинь яг ингээд баг насны одоо үздэг, дэмждэг пенүүдтэйгээ уулзаж үзээгүй. Тэгээд түрүү жоохон уулзсан сандраад тэгээ тоглож байхдаа бас жоохон сандрал. Тэгээ жоохон сандралтай л байлаа. Тэрнээс бол амар гоё байл. Тоглолтын хувьд бол гэхдээ эхний гейм дээр бол манай яг хамгийн гол кор тоглогч одоо харин тэгсэн тэгээ танай корго тоглосон тийм. Буюу одоо спелэ шал буруу авсан. Тэгээд тэрнээс олж ерөнхийдөө бас тоглолт нэлээд одоо өөрчлөгдлөө тий. Тэгээ бас тэрэн дээр жоохон хожигдмар ажиллаа тэгээ. 2-3 дахь дээр бол их гоё тоглолоо бид нар тэгээд манайх хэвээр маневртай айгуу гоё. Яг миний хүсчихсэн одоо багийнхаа хүүхдүүд ч гоё тоглолоо шүү. Нэг дайн болоод тэр дайн дээр манайх алдаад тэгэл ер нь эсрэг тал тэр жигтэй бүшлсээр байгаа дуусгацсан. За эсрэг багийнхан болоод бас тэгтээ нэлээд хүчрхэг ер нь 3 тоглолт гарсан ч гэсэн дандаа энэ тэнцүү ерөнхийдөө сүүлийн дайнаар барыг шийдвэрлэж дуслаа тий. Ер нь бол алаантай тоглоом боллоо шүү. Харин тэг. Та нар хэзээ фейс ревил? YouTube-ээр 100,000 болов хийж хондоо төлөвлөл юм. Манай үзэгчид бол бүгдээрээ фейс ревил хийл гэдэг. Өв нь бол миний YouTube дээр бол миний зураг байж лээ тэгээд орж үздэггүй нэлээд олон хүмүүс байдаг юм уу? Саяны тоглолтын үеэр ингээд та Изун шиг авсан штэ. Ер нь яг яаж тоглох зүгээр вэ? Ийсан шиг одоо яг миний хувьд боддог бодлол имэйлийн хамгийн хэцүү баатар Ийсан шиг гэж боддог юм. Ягаад гэвэл нөгөө өөрөө сэлэнтэй баатар, ном сувтай баатар тэгэхээр ойроос оож тоглоно, ходоос оож тоглодог байхгүй. Тэгээд ер нь наашаа зөхөөл, цаашаа зөхөөл, наашаа зөхөөл. Ийм тиймэрхүү темпээр тоглох ёстой болохоор нэг бодлын сонирхолтой мөртлөө нэг бодлын хэцүү. Тэгээ сүүлийн тоглолтын дээр тэгээд бас миний хамгийн дургу баатар байлаа. Тэгээд хараад жоохон драма аваад байгаа. Тэгээд нэг тэр баатрыг хараад нэг буруу гисгээл тэгээд ер нь сүүлийн раунд нэг надаас одоо жоохон чиж. Ямар баатар вэ? Ер нь манай үзэгчид нам үздэг хүмүүс бол бүгдээрээ мэдэн дээ. Ер нь саяраас ер нь л яг баг болоо тоглоход бол бага үнэхээр сайн удирдахжил. Би бол нэг тийм амар олон одоо ингэдэг ингэсэн гэсэн одоо зааварчилгаа багийн тактик хэдүүл ердөө яриаггүй тий. Тэгвэл ер нь бол яг сэтгэл зүрхээрээ мэдэрч тоглолоо гэж бодлоо би тийм. Их гоё тоглолт боллоо. Та хоёр ер нь өөрсдөө мэрэгжлийн тоглогчд гэж боддог уу? Би бол өөрийгөө мэрэгжлийн тоглогч гэж боддог. Би бол яг мэрэгжлийн тоглогчоор бүр дээр явж исэн. 17, 18 онд мэрэгжлийн тоглогчоор явж исэн. Тэгээ тэр үе чинь болохоор би ч одоо нас залуу цус шингэнж байж гэдэг шиг нэг залуу бас илүү одоо хоббитой нэлийн одоо орж тоглолт гэсэн тоглоомдоо тэгээ шарттай. Тэгээ одоо болохоор тэгээ ер нь яг тэмцээн айгу баг байдаг гэсэн болохоор тэгээд ерөнхийдөө цаг нь дуусаад би хөгшрөөд ирэнгүү тэгээ одоо ингээд мэрэгжлийн тоглогчоос ингээд компетентийн тоглогч руу орж байгаа гэсэн юм. Чи юу тэгэхээр сизон хэдээс их тоглосон гэсэн үг? Сизон 3-аас. 3-3-аас. Би бас нэг 3 болж эхэлсэн шүү дээ. Тэгээ 2 дугаар үе дээр болохоор манайх ролуудаас солиод манай XP маань jungle болоод би өөрөө их нүдээр rom явж исэн. Тэгээд дараа нь мэдтэйгээ бас юу лейнээс солиод тэнгуүтээ манайх хожсон санагдсан. 3 дугаар үе дээр манайх хожсон юм чинь дахиад хожчихийгээд айлынхны нүг яг сайн тоглож исэн баатруудыг нь бандаад юу өөртөө хамгийн сайн тоглодог хэрнүүд аваад тэгээд хожсон шүү дээ. Тэгээд хамт тоглосон хүүхдүүдтэй бүгдэнд нь баярлалаа. Бүгдээр мундаг байлаа. За тэгээд Ice Mark-ийн ах эгч нараас нь хоёр ахаар нь дамжуулаад тайлбар бэлэг өгч байгаа. Тэгээд хоёр ах нь баярлалаа. За чихээс мундаг хүсэж байна. Мундаг мэйжтэй яасан. Манай мундаг жил аа гэсэн. Манай мундаг спикер гээ. За манай сүүлийн барагдсны амар барагдстай. Би за ингэ өөр авчих. За хоёулаа бие биенийхээ бэлгийг сооцч. За энд бас байна. Бас байна уу? За ингэ. За. Хоёр ахта бид тэдтэй ирж хамт тоглосонд баярлаа. Тэгээд тоглоход амар их хөвгөлтэй л. Бид нэртэй нийт тоглосонд маш их баярлаа. Тэгээд дахиж ирж тоглохыг хүсэж байна. Өнөөдрийн өдрийг маань маш гоё болгож өглөө баярлаа. Хоёр ахта контент бүтээх YouTube-ийн контентэнд нь амжилт хүсье. За.
мэрэгжлийн тийм стримертэй тоглоход ер нь айгүй гоё юм байна. Би гэртээ тоглоход би ингээд ганцаараа ямар ч дуугүй зүгээр ингээд тоглоод байдаг. Тэгээд ингээд хүмүүстэй стримертэй тоглоход ингээд гоё харилцаатай гоё. Ер нь өнөөдрийг дугнахад айгүй гоё өдөр байлаа. Стримтэй тоглоход хөгжилтэй байсан. Гоё ингээ баги хүмүүс шиг тоглосон. Тэгээд бас тоглосон найзтаас баярлж байна. Вау, guys, шинэ оны шинэ дугаар үнэхээр гал байлаа те guys. Коммент дээр үлдээгээрээ та нар юу гэж бодож байна? Бас өнөөдрийн Cyrus ирж одоо биднийг үнэхээр гайхшруулж чадлаа. Ийм гоё юм виртуал дүртэй болохоор бас их сонирхолтой байдаг юм байна. Одоо илүү гоё юм уур амьсгал бас авчид юм байна шүү дээ guys. Тэр өнөөдрийн оролцогч бүгдээрээ маш мундаг байлаа. Бүгдэнд нь алга ташцгаая. За тэгэхээр дараа жоохон дугаар дуустал түр баяртай guys. Та бүхэн манай ивент итгэжиг бас мартаагүй байх гэж найдаж байна. Kyle Stepman-ээр баялаг. Яс булчин тархины одоо хөгжлийн маш сайн дэмждэг. Супер өсөл. Баяртай.